Учир нь тэдний хөнөө харах нь зүгээр зугаацахын тулд байныхаа толгойг бүрэн бүтнээр өгдөг байсан дашин. Тэдний мухацсан ирээдүйд цаад болно гэж тэр аль хэдийн тооцсон. Тус гэсэн нэгэн цагт тэдний шийдэхээр төлөвж байв. Гэвч тэдэнтэй ийм эрт уулзсан гэж сонсонгүй. Тэд түүнийг чадваржиг дагаж байсан тул Тио аксен тэднийг асах гэж явуулсан хэмээн асуув. Тоноочдын нэг нь түүний там уучрыг зүгээр чолон нинэ. Тэрээр хүүхдүүдээр удирдуулах хүмүүс биш гэдгээ тодорхойлох. Мэдээж хэрэг тэднийг Тиогийн хин гэдгийг нь ч төсөөлж чадангүй. Тийм өндөр аспан тушаалтай хүн хүсэлсэн байв. Гэвч засалдуу гэмт хэрэгтний нэг хүмүн гэж хордон наривчлав. Тэр бол ерөнхий зөвлөх байлаа. Тоноочдын хариу үйлдэл үүнийг батарч өгөв. Тио ажил олгогчийг хэн бас хоёрыг орж цогоор зүг таажээ. Тэдний цус Гардусрын тасаар хэрэг ярьж ясныг бодоход тайхад Кен ч хэцүү байсангүй. Ойр хавьд шалгалтын хянагч харагдахгүй байгаа тул тэд ч бас энэ хувилдаанд багцсан байх ёстой. Тиогийн саргыг барьж том асаг байсан ч Тоноочдод энэ ажлыг ямар ч байсан бүтээж чадна гэдэгтэй төвчтэй байв. Тоноочдын өдөртөгч Тио шиг царайжиг төрхийг буут нэрхэх нь хамгийн сайхан байдаг гэж мэдэгдэв. Тэр новш зүгээр дарамжиж байлаа. Флаш тайгерш 50 хിവэр үлдэж тэр гурвыг хараанасаа гаргахаас татгалзав. Тэр чалчаа Тоноочи хүүхдийн дэмий яриагаа өргөжлөл хийж зөвшөөрсөнгөө. Тио даруй сэлмээ далайж хүчээр эртний зооны дүр төрхийг дуудав. Тэд зайгаа ортуулж чамжаагүй байтал Тоноочдод аль хэдийн үхлийн ирмэх төржээ. Тио сэлмээрээ дараахан 3 удаа маш өнөчтэй савчиж шинээр боловсруулсан гурвсан лууны хонс техникээ ашиглав. Цохилт бүр нэг Тоноочийг чиржээ. Засуу эзэн хүчрх хэлжээс хизээч зогтдоггүйч. Эдгээр ховночийг болохыг хүссэнгүү. Тиймээс тэд хэдэн жилийн дараа л хийх хөшөө авалтыг одоо хийж гэн. Тэрээр тэр навчнуудын хийсний яг эсрэгээр хийх болно. Зөвхөн тэдний тасгайлуулна. Зооны хомсны сүдэх хүч нь бүгдийг устгаж чадхаар тэм хүчтэй байна. Хүний биеийг танигдахын аргагүй болтол нь бэлтгэл тасгааг нь бүрэн бүтэн үлдээжээ. Тэрээр эдгээр гэмт хэрэгтнүүдэд хүч чадлаа гайхуулж хүртэх ёстой сэржиг нь өгөв. Эдгээр гай уршиг тархичид түүний эрдэнд ийм хурдан унсан Тио үнэхээр гайхаж байлаа. Магадгүй тэд энэ цаг үед хараахан залуу байсныг биз. Тэрээр энэ шин ур чадвараа лам засан хатагтай түнд богино хугацаанд зааж өгсөн тэнгэрийн цэцгэн борооны аж тас гэж үзжээ. Тэрээр сүүлийн 3 өдрийн турш энэ хүүхийн маягийг завсан шинжилж дахин боловсруулснаар 3 удаа дараалсан гэж баг ашигс харах замыг олжээ. Тойрог болон ашигсан тавхир зураастай цавж хийх нь хэцүү байв. Төрс бүрийн хувиргалт болон хэрэглээний явалт өөр шин ертөнц нэгжлээ. Мэдээж ихний хатагтай шиг тэдгээр хувиргалтыг дараалсан 120 удаа гүйцэтгэхэд түүнд хараахан зай байна. Тио өнөөх Тоноочдын өвдөлт болон гайшруулж хажилтсан царайдээ тасцсан тасгаануудыг хортон гихчин шүрэн авав. Тэрээр хасвартаар хэрхэн орох талаар үргэлжлүүлэн бодох зураа натлах баримтуудыг аратны хоол болохоор хатлаас доош шидчихв. Гэтэл түүнийг гайхшруулж тасгаанууд хэдхэн метр доош унах үед мохоо чимээ сонсогдов. Наривчлан шалхасны эцэс тэрээр хатлыг өрөөдөн ороосон үл үзэгдэх шатуугааг олж мэдэв. Энэ нь одоо Тоноочдын цасаар бүдэрчээ. Үл үзэгдэх шатыг олж цэнхэр агуу судлахтаа даалхавар албан өсөр хийжээ. Тио эрдэнэсийн хэзүүг очихоор хавцлаас доошоо догтлон өсрөв. Түүнийг мэдхгүйгээр нэг хачин шуу асаас ажирч байлаа. Ордонд төсмөд ихний хэдэн цагийн шалгалтын үржлийн дөнгө хүлээн авч байгаа мэдгэв. Одоогоор Аксен Райнер 20 хүнийхээ хамт шалгалтыг бод нэргэж 41 чөтгөрийн хонх цугласнаа нэгдүгээр байранд явчихна. Хоёрдугаар байранд Рэй Райнер байгаач хүн бүр нэг л зүйлийг гайхаж байлаа. Тио Райнер хэв зэрэг байна вэ? Эч Тиогийн бүрт хөвцсөн нөхцийг харахын тулд Талингийнхаа хамгийн сүүчийн хуудас хүртэхгүй л шаардлагатай болов. Одоогоор залуу хүүтэй чөтгөрийн хонх цуглуулсан бөгөөд ямар ч баггүйгээр хансаараа явж гин. Түүнийг чимээгүй хөдөөж байгаа эсвэл хаа нэгтээ отож байгаа гэж таамаглахад буруудаггүй. Хэрв батлах хянагчид байвал эдгээр таамаглалыг хэлбэрхэн шалгаж олно. Ширээний ард байсан хүн бүр плам-пласам хатагтын тэгчээргүй эдлийг анзаарав. Ерөнхий зөвлөхний шатнд гоод сайн байсан нь хоёрдугаар шатнд тийм бай халбаггүй гэж маргав. Тэрч байдгаа хүүг цэвэр Райнер биш. Олонний хичгээр бүтч хүүхэд гэдгийг нь онцолж, жинхэнэ тулаанд зүрх сэтгэл нь бэлэн биш байж магадгүй гэж хийжв. Ерөнхий зөвлөх түүний гар хөл болгочид ажиллаа хүлээж яснаас нь илүү сайн хийж, хэрийг хурдан шийдсэн байх гэж таамаглав. Гинт өнөөх хөгшин зөвлөхөд Эд Тревенес асын холбоо ирж хүсхний ард ямар нэгэн зүйл хийсэн үү гэж асуулаа. Ерөнхий зөвлөхийн буруу тоглыг няцаах гэж товчсонгүй. Тэрээр бусдад өрчилж хийж чадаагүйдээ харамсаж байсан ч бүх зүйл бүтэмжтэй болсон шиг байгаа тул сайн хэрэг гэж үзв. Тэнгэрийн лөө хүртэл хаан ширээний цэвэр бус төстэй хүүхдэд гаргаж буй өвгөний улаан цамцанд гайхаж байлаа. Зарим нэг галзуу ихэрхүү өвгөн зөвшөөржгүй, зөвлөлтгүй хөдөлж түүний төлөвлөгөө болцохоо хагаад эд маш их урсав. Камерла гэр бүжээсэн салхан асны дараа тэнгэрийн лөө рүү зортон булан авах боломжийн төлөө тэмцсэн. Гэвч тэрээр анхдагч лууны олд төрийг ханаас ч чадаагүй үлээ. Эд Тревентед Рус ордны олд төрийн талаарх сэжэр байгаа гэсэн таамаглалт хүрчээ. Тэнгэрийн лөө үнийг яснаасаа мэдчих байв. Тэр хүү Теод олд төрийн тухай сэжүр бий. Тэрээр өсөж тарнаад аюул зан хийжэс гэвхий харуулсан. Эд тхэн телепати ашигласан харуулын ухаан санаанд нэвтэрч Ксенийг ярагчлах тухай зурвас дамжуулав. Ерөнхий зөвлөх болон төв танинуудын дарга нар ямар нэгэн зүйл шийдэж байгааг бас тэднийхээ санснаас хайвгүй илүү иш тод байгааг план болсон хатагтай харж байлаа. Протео бүлэгч бас зарим нэг өрчлөн сэргийлж харах хэмжээ болон эсрэг төлөвлөгөө бэлдэх шаардлагатай байж магадгүй юм. Энэ нь үндэслэлтэй санаа байсан ч Жужус Рагнер үүнийг иш эсэргүүцэв. Чөтгөрийн лөө Тео 40 хүн савждад
нуруу монох хүн биш гэдэгт чинь сэтгэлээсээ ипхиж байлаа. Жулиус Тиог аюулгүй байхаа бөгөөд зүгээр л өөрийн мөч мэдэгдэх нөхцөж байж төгссөн гэсэн зүүн сандаа ипхиж байв. Мөн Жулиус Плам Блосом хатагтай Тиотай нууцаар уулзсаныг мартаагүй байлаа. Эхний хатагтай мэдэн бүдэж тоглон шалгамаар инээ. Өвхийн уулын Тио эцэст нь өнөөх шат хаашаа хөтөж байгаагаа чарч чадав. Дотор нь хайрцангуй энгийн хүн бүтэж байсан ч зах хэсгээр нь зөндөө олон ядаргаатай арагаас хэсүүчж байлаа. Тэд дотор нь суурьжуулсан нэрээд хүчтэй сэтгэл зүйн дайралтын ухаар тасарчгүй тавчна. Хэрэг үүнд өртвөл ихэнх хүмүүс сэтгэл зүйн хорт нуруу унах болно. Гэвч Бет Мужет Брэдийн хатуу соржтыг дасны дараа энэ дод төрсний сэтгэл зүйн дайралтын юуж биш байв. Хамгийн гол нь Тио зүүжингийн зүг дагаж ясаа нэгэн зүйлийг олж чаджээ. Нөхцөж байдлыг шалгахын тулд Тио мэдрэхүйгээ гадагшдаж хэд зэжлгүүд амиа аврахаар цогтов. Ийм үед тусгай бурханзаг чанарын ур чадвар үнэхээр гайхалтай байдаг. Тэрээр булан бүрийн цаана юу атж байгааг хүртэл харж чадна. Тэрээр эдгээр бодлоо хаш тавин хамгийн түрүүнд ирж шалгуулав. Тэрээр эцэст нь лууны зурцааны үрийг олжээ. Одооноос 3 жилийн дараа бүх зүйл огт өөр болж магадгүй. Флекс нь лууны зурцгийг алж үнэт башгүй домогт зүйлийг олж илүүж болно. Агуун гүнлүү ашигтай Тео Флекс нөөгийн түүхэн тэмдэглэлийн нэгийг авахар төлөвлөсөн. Тул тэдний ирээдүгээс татраа чимээгүй хүн уучлалгүй. Хаал хоны цаана тоглоомын хувь заяаг эргүүл царын ганц аман гэрмөр байлаа. Тео хаалгаар ормогцоо урд нь харагдах дүр зурагт дарагтан байранда таг гцав. Тэнд яг л алтны ус шиг олон алт томогт зэвсэг эрдний чулуу гоёл тэмүүлүүд хаасайгүй тагсан байв. Нэг зүйл тодорхой байсан нь энэ газар лууны зурцааны өрөөт биш байлаа. Үлэмж там өрөөний хол дэшийн хамгийн үнэтэй ор болгон алтан зоосон талай дээрээ унтаж буй аврах сум битээ ихний зөө байв. Орой өртөд харахад тэрээр гадаад ирсэн цэгөөг тайхарсгүй гүн нойрон татсан мэт харагдлаа. Тио солиороогүй байв. Хэрэг инэнтэн сэрээд дагтал бол тэрээр олдвор болон энэ газрын бүх баяжийг мартахаас гадна гарцаагүй хүн гэдгийг мэдж байлаа. Флекс нөөгийн тайшингууд ходж байсан хэрэг үү? Яагаад зурцаг биш? Харин бүрэн өсөж томорсон лөө энэ тасчхонд байна вэ? Магадгүй тэр буруу мэдээжийн заржаас болсон уу? Эсвэл зүгээр 3 жилийн өмнө дэндүү эрт түрээд ирсэн үү? Ямар ч тач тэрээр энэ хүү гинтийн нөхцөл байж дараагийн асуумаа бодох хэрэгтэй болов. Тэрээр юунд ч хүрлгүй зүгээр л явах талаар нөхцөлтэй бодов. Энэ нь харамсалтай ч гэжээ. Тэр хэдэн жилийн дараа Флекс нөөг эндэрхээс өмнө хизээж ч буцаж ирч болно. Гэвч лөөгнүүдээ нэг агшин тэрхүү сонголт түүний гараас одов. Түүнийг эргэж харахад Тио дэшгийн хамгийн эртний оршихуй нэгтээ ширтцэж архив. Түүнийг гайхшруулж эртнээс Родброк хүний хижээр ярьж түүнийг урт хугацааны дараа ирсэн нохны сонгогч гэж дуудав. Өнөө хавар хамтан үнэндээ нэлээд 50 байлаа. Тэрч байтугай ямар ч дайсагсан шинжгүүгээр өөрийгөө танилцуулав. Рагнарууд түүнийг хамгаалагчлуу болон өвгийн уулын эзэн гэж дууддаг болохыг Родброк тайлбарлав. Өвгийн гэр орчинд өссөн хүн бүр Родброк гэдэг нэрийг мэддэг байв. Бүдүүлэг үс хүндэтгсэн байдал гарахгүй хичээж Тео өвдөг сөхрөн суугаад өвөг дээдстэй хүндэтгэж үзүүлв. Өнөөх залуу хүн түүнийг өвөг дээдс гэж дуудсан Родброк нэлээд сонирхож байлаа. Теогийн бүх амьдралын хатагш сурч мэдснээр бас хамгаалагчлуу Родброк нь Рагнарогийн өвөг сигуртай нөхөж байсан бөгөөд Фредисэн ээж юм. Өнөө хамтын Фредис гих батаж хүүхэн гадуур дими зүйл тараасан дах хөстэй химэн зүтгэв. Тэрээр сигуртай хэсэг хугацаанд хуучны нөхөд байсан нь үнэнч. Үүнийг зөвхөн луунуудад сүнсээ хожигдсан гэрээс хүчийг хүндэтгсэн хэрэг гэж үзэж байв. Тэдний хоорондын сэтгэл хөдлөлийг харьцаад байгаагүй. Анхнаасаа хүнлүүтэй нөхцөх нь хизээч боломжгүй зүйл юм. Магадгүй энэ ертөнцийн хүмүүс жинхэнэ мангастай нөхцөгчд биш байх. Үүнээс үүдэн Тео түүний гэр бүлийн удам мөнхээр лууны цэстэй эсэх. Эсвэл энэ нь зүгээр Рагнар нэрийг өргөх гэсэн том сарч зохиосгүй гэж асууад хүрв. Родброк тэрхүү яриа огт хож биш гэдгийг тодорхой болгов. Тэр болон сигуртийн хооронд хорт хугацааны гэрээгээр дамжуулан түүний лууны цус хувааж өгсөн ажээ. Тео гэр бүлийн хэд бүхэн талаар илүү олон өсөлт асуух гэж Родброк түүнийг тасалж наад цахын эслоход осны мэдэгдэв. Тэрээр одоо сонгогчдод зориулсан хамгаалагч лууны үргийг гүйцэтгэж эхэлнэ. Энэ мөчөөс хэвсэн Родброк өвгийн хүнд байгуулсан гэрээ сахиж түүний савчдыг дасан сонгогчдод 3 асуулт асуухаар зөвшөөрөх болно. Энэ нь тушдаангүй нөхцөж байдлыг санагдсан тул тэрээр эцэст нь санаа амар амьсгаа арч бурхан талархав. Түүний зорилгын эцэстээ өвгийн оройч засах тул харилцаагаа гүнзгийрүүлэх нь чухал юм. Гэр бүлийнхээ түүхийг мэддэг байх нь түүнд маш чухал юм. Тэр энэ 3 асуултын тусламжтайгаар аль болох мэдээлэл олж авах хэрэгтэй. Гадаас сэржтийн Слашийн 2 дугаар шатыг дөрмжээ. Аксын тэргүүж хүчин самбар болон ойр орчмын нараатнуудыг дарамжсай байлаа. Түүний мянган лууны архираа ихэнх дайснуудыг ганц цэхэлтээр унах хүчтэй аж. Цастай газарт цастайгаа толтон өгсөн цагаан барын зүг Аксын ортон асгав. Тэрээр хүүрхийн мөрийн хүзүүнд зүйлтэй ногоон хонхыг авахар зорж байлаа. Дахин нэг хон хосноор түүний аллах 57 боллоо. Тэрээр оноохоо маш хурдан нөхөж байна. Гэвч эдгээр мангасуудыг алах нь 2 дугаар асуудалтай. Аксын Тиог олохыг маш их хүсэж байсан ч
Таринуулууд нь түүнийг хаанаас чаддаггүй. Тайшин тавтан хэвсээр байв. Аксины гар хөөж бос 20 гарт нэр Тиог амнасаараа дэнчин тавьж жинхэнэ мангасуудтай нүр тутахаас айж байгаа гэд тохорхов. Оройн юуч болсон Аксиныг бүх замын турш дагаж хүрээлд нь бат хоёв зорчоо. Тэрээр энэ галзуу нэгний хүчнээс айж биширдэгч Тиог хүчрхсэн ч дэндүү удаан тэнэг амьдэрсэн гэж хэлээд хэл амаа татсангүй. Аксины гар оройны гуурсан хоолой боож тэрээр агаар төтөвтөн нөлөн сунгаж ихшив. Энэ өчүүхэн дагалдагч хизээч хүчрхэг байж үзээгүй. Учираас энгийн нэгэн үннийг мэдэхгүй байна гэж Аксин үзв. Төрд хүч чадaltaй байна гэдэг юунаас жайх хэрэггүй гэсэн үг. Харанхуй вирус энэ үед сэтгэл зүйн хувьд хямрахад архан байсан бөгөөд өртийн ажил хэрцгий. Сэж хичвээ байв. Орионогоор амьсгах гэж ядан байж арайхийн уучлалтгүй хай хичээ. Таринуулын төв тавчааны дараа Эд Травны ээж тэрээгүй бас энэ өөр хилэн үргэлжлэх байсан. Уг зурсан ертөж төжөлгөөгөө хортон хэрэгжүүлэхийг санаалсан хэрэг байв. Аксин тэр өчүүхэн амтны хог шиг шидчихэд ээжчид нах зах руугаа дахин битгий төвөгөөд гэж хариу илгээхийг хүсв. Түнд зорилгыг сануулах шаардлагагүй. Учир нь энэ хорвоод тэр муу Тиог ашхыг энэ галзуу үзэрнийг тахаас нийлүү өсгөн байхгүй. Энэ хорн Тиозоны өрөнд амарч аль болох мэдээлэл өгөх тохиромжтой асуултыг бодсоор байв. Хэсэг хугацааны дараа тэрээр эхний асуултаа оллоо. Лодброк шеф үр төстэй байж түүнийг гүн нойрон давтуулах төгсөн тул залуу гиссэн шийдсэн тэр зүгээр баярлав. Ингээд эхний асуулт нь хамгаалж хөтлөө яагаад энд байсарууха тухай байв. Тэр асуултаа тавч бөгөөд тодорхой үлдээ. Лодброк нөгөөдмөс мэдээлжийг олж мэдхийн тулд энгийн асууж асах түүний стратеги шууд анзаарч хөв мартав. Түүний энд байсаар байгаа шалтгаан нь маш энгийн. Дэвшгийн хамгийн зах хязгаарт нэгэн мангас оршдог. Түүний бие далай тэнгис данан тархсан байдаг. Тэд энэ оршихуйг нэргүй эзэн хаан гэж нэрдэг. Өнгөрсөн 1000 орчим жилийн хувьд Лодброк дэвшгийг хамгаалахтаа суртай байсан. Тус өрөндөө хүлээж байжээ. Өвжийн уулд болон энэ зооны үр бол зүгээр нэг харуулжийн цэг юм. Дээд өвгийн хувилчилсан зочирдон мэдээг Тио чимээгүй хүн тунгаан бодов. Тэрээр буруу мэдрээгүй гэдэгтээ итгэлтэй байв. Тэр хэсхэн зур Лодброкийн нүднээс айцыг мэдрэх шиг болов. Эртний зочиг хүчрхэг бурхан мэднийхээ айдас мэдрэх чадвартай гэж хэн санах вүлээ. 1000 гаруй жил ханчирсан бурханыг ч айлгадаг оршихуй тэнд байна. Нэргүй эзэн хаан үнэхээр аимшигтай амьтан байх ёстой. Тио илүү олон асууж түүхийг гүн ухмаар байсан ч ихлээд олж мэдэх ёстой илүү чухал зүйлс байв. Ингээд хоёр дахь асуултаа тэрээр үргэлж сонсдог эртний зууны дурсгалууд яг юу болохыг асуув. Лодброк тишхий дээр ердөө 3 дурсгал байдаг гэж хариулав. Хэдийгээр тэр тэдний далаар сайн мэдгүй ч залуу сангагчийг нэлээд аттай байсныг мэдэрчээ. Лодброкийн мэдэх 3 зүйл бол Камишла ордны дүнжин болон цагаан саны гэрч гэдэг юм. Сүйчийнх нь хувьд арай илүү төвхтэй. Лодброк үнийг эртний зуу Фафнерийн дурсгал гэж нэрлэв. Энэ нь дагуу эртний зууны сүнс 31 өөр хэсэгт хуваалцсны үр дүн юм. Эдгээр хэсгүүдийг хүн төрөлхнийг хамгаалж нэргүй эзэн хааныг эсэргүүцэх найдвараар хүмүүс талхсан байна. Эдгээр эртний зууны дурсгалуудын хэлбэр нь хязгаар шагтмал биш юм. Зарим нь эд зүйл байж болно. Зарим нь туршлагын хэлбэрээр байж болно. Мөн цөөн хэдэн нь биед бус болгож хачирхалтай үзэгдэл болон харжээ. Сүйчийн хэсгийг сонсоод Теогийн толгойд бодож эргэлдэж хэвсв. Тэрээр эцэст нь өөрт нь үргэж сүйчийн дурсгал байсныг олж харав. Цаг хугацаагаар хүрсний дараа толсон бүхэн нь түүний нүдний өмнөж ирсэн өнгөрөв. 20 жилийн амьдралыг туулж өгчийн нэрмэг дээр цаг хугацаагаар буцаж ирэх нь хүний тууж болох хамгийн хачирхалтай үзэгдэл юм. Түүний өгчтөн эртний зууны дурсгалын бас нэг хэлбэр байсан даа. Өөрөөр хэлбэл Тио өөрөө өг дурсгалыг агуулж байна. Түүнд Фафнерийн сүнсний хитрхи өгсөн байх ёстой. Гэхдээ нэг л зүйл болохгүй байна. Дурсгалуудыг хамгаалдаг зүй өргөж ядагч түүний хөшөлтөд тэмжиж байгаагүй. Нэг зүйлийг ухаарсан Тио 3 дахь бөгөөд сүйчийн асуултаа олжээ. Тэрээр Лодброкийн нэвт ширтсэн нүдлөө нь хараад яагаад өөрийг нь сонгосныг асуув. Хөв тавьсан яагаад Рагнарын тэнэг шиг авьяасгүй нэгнийг нэргүй эзэн хаан шиг хүчрхэг зүйлтэй тэнцвэрээр сонгох билээ. Лодброк өөдөөс нь ширүү шивтэж сүйчийн асуулт нь өөрийн асуултаар хариулахаар шийдэв. Тэрээр Тиог яагаад өөрийгөө царингаан сонгоцсон хүн гэж бүтсэн бэ хэмээн асуулаа. Энэхүү энгийн хариулт Тиог илүү том зургаар харж чадахгүй байсныг ухааруулв. Тэрээр эдгээр хүчрхэг дурсгалуудаар сонгогдсон царингаан хүн биш байж магадгүй. Тэнгэрийн лөө Эд Травын чөтгөрийн дархан корсон тэр байтугай харлуу хүрхий дурсгалууд байдгийг мэдж байсан. Тэд дүр тэдгээр дурсгалуудыг олж цэвэрлэхийн тулд идэвхтэй явдаг. Тэд бас Фафнерийн сүнсний ямар нэгэн хитрхийгээр сонгогдсон байх магадaltaй. Хэрэг тийм бол тэд бас түүний харж исэн зурсуудыг харж байгаа болов. Тэд бас цаг хугацаагаар өгсөн. Эдгээр асуултууд Тиог тэхийн үннийг нэг хэднийг алхам ойртуулсан ч бүх зүйлийг илүү төвхтэй болгов. Дүгнж хэлбэл тэшийн хязгаарт эртний зүй хүч райдыг нэргүй эзэн хаан ногдож байгаа бөгөөд Тионоос гадна өөрөө хүчтэй байх бүрэн боломжтой. Лодброк түүний 3 асуултад хариулсан тул даалгавар биелж Тио шагналаа авах болно. Залуу сайхан олж мэдсэн зүйлсийнхээ үр дагавар талцсан тул ам
Аманы гриморыг авахар ирснээ мартаад өгсөн ч одоо түүний асын хараа гэж бодлоо өөрчижээ. Түүнд илүү том, бүр хамаагүй том зүйл хэрэгтэй байв. Тэрээр энэ ертөнцийн сангийн ямар ч эд зүйлдээ зөвшөөрөх зүйлийг хүсэж байлаа. 70 гаруй шагнал болгон түүнд эртний зууны ертөнцөөс юу ч хамаагүй сонгоо авах боломж олгожээ. Лодброк дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан ертөнцийнхээ олон янзын эдс асар их тоо хэмжээгээр бахархан гайхуулав. Тэнд өнөд чөлөө, дурсгал, эликсэр, ур чадварын ном, зэсэнгээд санаанд багтан бүх зүйл байлаа. Түүнд эдгээр нь бүгд байсан. Теогийн сонгосон юу ч бай. Түүний төсөчгүй үнэч башгүй баялаг холно. Лодброк түүнийг ухаалаг сонгохыг урайж хүслийг нь биелүүлнэ гэв. Теогийн уруул асуурхан зарчин инээмсэглэлээр мөрөв. Эртний дөө хүслийг нь асуухад Теораар Лодброкийг өөрийг нь авахыг хүсэж байгаагаа бахархалтайгаар тунх гэлв. Тэр хариуцсан түүний хүлээжтээс үнэхээр дасан зүйл байлаа. Теогийн хэлсэн үг эртний зуунуудын хатан хаанд тоглоом шиг санагдсан. Тул тэрээр цахихсаар хариулв. Гэсэн ч тэр тоглохоо болж Рагнарын өрөөд маш жинхэнэ сонголтоо хийхийг хүсв. Тео өгөндөө бат загсан. Хүсэж байгаа зүйлээ дөнгөж сая хийснээ мэдгэв. Эхлээд зөөтөр азнаад дараа нь түүнийг үнэхээр нухацтай хэлсэн эсхийг шавшав. Баталгаажуулсны дараа л зан ширсэн оргоо гаргаж Теогийн хөл дарах газрыг чичрүүлв. Аюул зууны айдсын дайралтыг ашиглан эртний зөө түүний үгийг үл хүндэтгэсэн гэж үзээд хязгаараа дасныхан төлөө түнлүү дайрав. Лооны айдсын дайралтын хүндэжин мэдэрсэн Тео байр суурийг хатуулахын тулд чадах бүхнийг хийв. Лооны тэрхүү архиран нь түүний нүрийн бүх хэсгээс цус гаргахад хүч хүчтэй байв. Хариуд нь тэрээр үг архираныг өөрийн доод зэрэгийн Дрекийн найцаар сөрөв. Мэдээж энэ нь ямар ч чадхаараа үр дүнгүй дайрт байлаа. Лооны архираныг чадваргүй зүйлээр сэрсэн түүнийг Лодброк хүртэж тэнэг гэж бодов. Хөл дээрээ бат зассан Тео өсөлтөө хашгирав. Тэр сахиус лоонд өөрнөөс нь ямар ч эрдэнэс сонгож олно гэж хэлснийг нь санаалав. Түүний өөрийнх нь хэлснээр сахиус Лодброкийг хүссэн ертөнцээрээ сонгоход саадуулах ямар ч нөхцөл байсангүй. Тэр идэвхтэй ярьж байгаа ч Тео өөрөө ч үүнийг амнасаараа дэнчин тавьж буй асар том эрсдэл гэж бодож байлаа. Сахиус Лодброк химээх энэ аратан анхны өвөг сэгүрттэй хамт Рагнарогийн бат бүх босгосон юм. Түүний хамтрагч болно гэдгийг Тео өөрийгөө Рагнарогийн жинхэнэ дайчин гэдгээ батж бий. Хэрэг болно. Түүнэр харанхуй түүхийн амжилт явдлаас өөрчлөн сэргийлэхийн тулд тэр энэ боломжийн төлөө амиарч өгөхөд бэлэн байна. Тео сахиус лог өөрийнх нь номсон гисээр бууж өгөхийг шаардав. Дайчин залуу өвдөж буй хоолоогоор түүнээс тусламжгүй байна. Яг тэр үед сахиус руу Сигүртийн домгийн сүдрийг олж харав. Сигүртийн дүр төрх Теог дагаж байгааг харсан Лодброк архиран түүний хүслийг зөвшөөрсөн нь Теог алмайруулж архив. Хэдхэн секундын дараа луу жижигхэн бөгөөд хүнтэй төстэй дүр тойрч хорс алтан дээрээ түнзөө ширтлээ. Лодброк үүнд биш ирсэн тул түүнд нэг боломж олохоор шийджээ. Тэрээр түүний өмнө сүрж авахсантгоо зөвшөөрөнтэйгээр засахад залуу хэдэн секунд хэлгүй мэт болов. Лодброк өөрийгөө 2000 гаруй настай гэдгээ сануулад тийм зүйл бодох хэрэггүй гэв. Тео сахиус руу хандан цээжлэн заасан бөгөөд энэ нь та нарын бодож байгаа шиг тийм зүйл биш байлаа. Тэрээр 50 жилийн өмнөх тулааны улмаас өссөн нөхийг хэлж байв. Лодброк зүрхээ алдсан бөгөөд түүнээс хойш хүлээг хүлээж ээжээ. Түүнд өвхрээсээ өмнө амьдрах хэрэг 3 жил болсон байна. Тийм учраас тэр үүнээсээ гарч чадахгүй бөгөөд энэ нь түүнд шууд тусарч чадахгүй гэсэн үг юм. Тиймээс тэр саналаа дахин тавьж түүнийг үнэхээр өөрийг нь хүссэн ертөнцөөс сонгох гээд байгаа эсхийг мэдхийг хүсв. Энэ гинэн 98 бодлоо өөрчлөөгүй гэдгээ баталж түүний хүссэн шаримсаараа сонгохоо хэлв. Өөр нөхцөл байдалд байсан бол энэ нь үнэхээр эвгүй сонсогдох байлаа. Систем сахиуслог түүний шагнал болгон сонгосныг баталгаажуулав. Лодброк үнийг мөнхөг сонгож гэж үзсэн ч сонгогдсон хүнийх нь нийт чанар байх гэж бодов. Систем түүнд сахиуслооны хань гэх цалыг мөн өвгийн анхны үгийн залхамжлагчийн цалтай хамт олгож улам хүч хэрхэржин илүү өндөөрлөлт хүрэхийг амжав. Тео анхдагчлуу Фофнерийн үлдсэн дурсгалуудыг олж авна гэдгийг илэрхийлв. Тео Лодброкийн зүрхийг орж чадах зүйлийг олно гэж амласнаар сахиуслоо болон дайчны хооронд сонсны холбоос тогтов. Эцсийн эцэст бүхнийг чадагч анхдагч лөөний дурсгалууд дунд түнд төсөж чадах гайхамшигтай зүйл байгаа гэдэгт тэр итгэж байлаа. Үүний үр дүнд тэрээр төгсхийн өнөө авч түшин ахив. Сахиус лөөний хань гих цалыг авахын тулд энэ зүйл хийх зөв гэж Тео бодно. Миний юу яриад байгааг та нар ойлгож байгаа биз дээ? Тэр түнлүү өштэй инээнсэглээд шинэ хамтрагчтай найдаж байгаагаа илэрхийлв. Тийм ээ, энэ лав сантагийн сахихгүй хүүхдүүдийн жигсааш дорхоор байна. Лодброк өөрийгөө энэ нутагт эсвэрийг орхиж чадахгүй хിവэр байгаар сануулж түүнийг хичээндээ орох хүртэл Тео өөрөө арга цамыг олох хэрэгтэй хийв. Мөн түүнд өгцөж байгаа нэгэн нэршний ном байлаа. Жинхэнэ цус түүнтэй нэгхийн тулд энэхүү албарыг уншиж оюун санааны үдээ нэг шаардлагатай гэж Лодброк тайлбарлав. Тэрээр үнийг нэг сарын дотор хийж чадна гэж тооцоолж яарчгүй гүйлгэж уншихыг зөвлөв. Систем түүнд дөнгөж сая хүлээн авсан уран шилжийн шаналлын талаар мэдээллээ. Энэ бол Амон гişидтийн ном байв. Тео түүний шин чанарыг шалгаад
цаг хугацааны хэсгээс улбаатай шидийн хуулиудыг агуулсан дагаад бишрэв. Энэ бол орчлон ертөнцийн бүхийг зүйлийн ариун мэдлэгийг бартаасан онцгой ном юм. Тио нэрднийг гартаа оруулсандаа баяртай байсан ч түүний жинхэнэ санаа зовж буй зүйлийн дөнгөж сая хэрсэн хугацаа байлаа. Тэр Додрокос 1 сар гэж юу гэсэн үг вэ? Хэмээн асуув. Сахиуслуу хүний оюун санааны үдийг нээхэд ихвчлэн тийм хугацаа шаардлагадаг гэдгийг хэлээд түүнийг завгүй байх хойшлоо чухалцж байгаа эсхийг асуулаа. Тио яг одоо болж буй сэрждийн астрологийн 2 дугаар шатны шалгалтыг өгөх ёстой доо сэтгэж дундуур байгаагаа хэлв. Асуудал нь шалгалт дэвтэ 15 хоног үргэлжлэх тул түүнд ажлаа амжилт хагас сар хүрэхгүй хугацаа өгчээ. Тийм учраас Тио шалгалт дуустал хүлээж байгаад ажлаа эхлүүл хийх хүсэж байна. Лодберг түнлүү дээрээс шийтэнгээ. Энэ нь боломжтой ч үнийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлв. Эцсийнэс тэр түүнийг ийм хурдан цутахыг хүсэхгүй байлаа. Тиймээс тэр энэ залууг 2 дугаар шат дуусахаас өмнө оюун санааны үүдэнээ хийх хүсэж байна. Тэр болтол Лодберг түүнийг энд үлдээх болно. Энэ бол үнэхээр чөхөдөс төрөм занж хийлэж байлаа. Шалгалт дуусахад нийт 13 хоног буюу барцаагаар 300 гаруй цаг үжилээд байна. Тэгэхээр тэр энэ хугацаанд амжиж дуусгах ёстой. Бүгдээрээ цаг хугацаар жаахан ухраая. Аксины аваг авах тэмүүд хэрхэн мангасан эсрэг аюулгүй бүс үүсгэдэг талаар дэлгэрэнгүй ярьж хахад 2 дугаар шат хэвчгэд 3 хоног үжилээд байв. Үүний шалтгаан нь татам дотор мангастууд ханти чулуу байдагтай холбоотой аж. Энэ нь дотроо мангасын энергийг өсгсөн жижиг бөмбөсөд бөгөөд бусад мангасуудыг ойрт хос сэргийлдэг байна. Тэрээр гантик чулуу бичсэн юу болохыг үзүүлв. Чулуу бичсэний дараа мангас шууд сарлагдах бөгөөд ингэснээр альч цаг хугацаа газарт мангастууд боломжтой болдог байна. Тэр хүнийг олон мангас хүрээлэн байгааг харгаж дуудлахын гантик чулуунууд ямар ашигтай болох нь харагдана. Тэр тэдний лууны сансэрээ бичлээд 2 дугаар шатны шалгалтын зэрлэгож мангасуудыг устгаж оноо цуглуулах явдал гэв. Тийм учраас Тиогийн царийн ганц сонголт бол онооны төлөө мангасуудыг авах явдал юм. Аксийн наваг ахынхаа чулууг ашиглан Тиог хавханд оруулах стратегийн ерөнхий дүр зургийг ойлгож өгшөв. Энэ нь төлөвлөгөөний нэг хэсэг боловч авгаах нь бүх зүйл тийм ч амархан биш гэдгийг санууллаа. Тэд сарны орны дурсгал зүйлсийн талаар нэмж сэжүүр болох шаардлагатай тул түүнийг зүгээр нэг өгөөчний стратегиар устгахгүй. Аксийн тэр залууг өвчлөө үзэн яддаг тул Тиог томлож мэдээлэл шахан авахыг хүсэж байна. Гэвч авгаахан түнд энгийн хэрнээ өдөөсөн санаалга өгч амийг нь таалах ёстой болов. Тэр болон Тиогийн хүч чадлын зөрүү тийм ч их биш тул түүний сажаатай юм шиг санснаар бүх зүйл болохгүй гэсэн үг юм. Үүнээс зэрэгцээ Тиогийн үйлдэл энэрэнгөө сэтгвчийг харуулдаг. Тул түүний дагагчдыг түүний эсрэг ашиглаж байна. Аксины аваг ах дөрөвдүгээр бишкелийн талбайд цугларсан хасагдсан хүмүүсийг энэ ажилд ашиглахыг зөвлөв. Тэднийг барьцаалан Тианаас салдуурын талаарх мэдээллийг олж авах нь илүү хэлбэр байх болно гэж тэр бодно. Энэ нь шууд хүчээр үзэх арга биш байсан тул такси уурсан ч ямар ч зөвшөөрөв. Одоо цаг руу тэдний төлгөө хэрэгжиж буй үерөө шилжиж Харирус Тио шалгалтын эцсийн мөч хүртэл ногтож хүн бүрийг хэрхэн цэцэрлэгсний дотроо тунгаана. Үйл явдал улам өрчинжиж эсрэхтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөөлдөж хөвцөн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувг сумын заавал бүртгүүлээрэй.